Анхдагч хүнд нэг давуу тал бий. Түүнээс өмнө хинч энэ замаар яваагүй. Гэхдээ яг энэ нь түүний хамгийн хүнд ачаа. Энэ түүх Орлондогоос эхлээгүй. Улаанбаатараас эхэлсэн. 90-ад онд 2 метр гаруй өндөр залуу Монголын шигшээд тоглож байв. Түүнийг Акул гэдэг байлаа. Нэгэн өдөр Монголын анхны саксны клиникт Америкийн нэрт дасгалжуулагч Дэйл Браун иржээ. Шакило нэлийг нээсэн тэр хүн Акулыг олж харав. 2001 онд Акул Харлем Глобтроттерсийн өмсгөлийг өмсөв. Багийн мэдээснээр энэ домогт багт тоглосон анхны Аз тоглогч. Дараа нь тэр багтаага их орондоо ирж Улаанбаатарын үзэгчдийн өмнө тоглосон юм. Гэвч анхдагч байх гэдэг зөвхөн алдар биш. Түүний ард дараагийн хүн байх ёстой. Тэгэхгүй бол анхны гэдэг үг цорын ганц болж хувирдаг. Тэр дараагийн хүнээ гэртээ өсгөж байлаа. Багшийг нь хайх шаардлагагүй байлаа. Аав нь гэртээ байсан. Майк Шаровчмц инхийн од Феникс төрсөн ч 2 настайдаа гэр бүлээрээ Улаанбаатарт буцаж ирж бөмбөгтэй хамт өссөн. Аавынх нь нэр түүнд өв болж ирсэн. Гэхдээ өв гэдэг заримдаа үр шиг санагддаг. 2022 онд тэрээр NCAA-гийн 1-р дивизионы тэтгэлэг авсан анхны Монгол улсын иргэн болов. 3 сая гаруй хүнтэй улсын хүлээлт ганц залуугийн мөрөн дээр буу. Хувь тавилан гэмээр давхцал. Хэвлэлт бичснээр 2001 оны сүүлчийн өдөр Акул Глобтроттерсийн хамт яг энэ Дейтоны заалд тоглож байжээ. 21 жилийн дараа хүн эндээс их сургуулийн гараагаа эхлүүлв. Гэхдээ анхдагчийн зам шулуун байдаггүй. Дейтон, Сан Франциско, Юта, Өмнөд Каролин, 4 сургууль, 4 шинэ эхлэл. Хүн бүр түүнээс түүх хүлээж байхад тэр зүгээр л тоглох цаг хүлээж байлаа. Сүүлчийн улирал бүхнийг өөрчилсөн. 2 метр 6 сантиметр өндөртэйч тэр плеймейкер шиг тоглодог. Онооны дамжуулалт, самбар хамгаалалт. Багийнхаа тулгуур болов. Гэвч драфтын шөнө түүний нэр дуудагдсангүй. Дараагийн өглөө нь хаалга дахин нээгдэв. Орландо Магик, NBA-гийн зуны лиг. Аав нь дэлхийг тойрч тоглож байсан. Хүн одоо дэлхийн хамгийн том лигийн үүдэн зогсож байна. 2 үе, 1 мөрөөдөл. Анхдагчийн ачаа гэж юу вэ? Чиний амжилт зөвхөн чинийх биш байх явдал. Чиний алдаач зөвхөн чинийх биш. Харин чиний нээсэн хаалга үрд нээлттэй үлддэг. Монголд өнөөдөр мянган хүүхэд бөмбөг гардаж байна. Тэдний хинэн ч анхдагч байх шаардлагагүй болсон. Учир нь зам аль хэдийн гарчихсан. Нэг үе зам гаргадаг. Дараагийн үе түүгээр урагшилдаг. Хаалга нээлттэй боллоо. Одоо түүгээр ганц хүн биш олоолаа орох боломжтой. Яг энэний төлөө л тэд амьдралаа зориулж өдийг хүртэл зүтгэсэн юм. Тэд чадсан. Үүргээ биелүүлсэн. Одоо тэр хаалгаар орж зүтгэх нь том мөрөөдөл, том зорилготой хойж үеийг нээлж. Монголчууд бид чадна. Монгол хүүхдүүд үнэхээр авьяастай. Урагшаа, бүү зогс, бүү шантар. Мөрөөдлийнхөө далавчийг дэлгээд урагшаа.